Сайн байцгаана уу? 7 дугаар ангийн үндэсний бичгийн хичээл хэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр гадаад үг өгүүлбэрийг зөв бичих сэдвийн хүрээнд фа, ка, па толгой хэсгийг үзсэн билээ. За өнөөдөр бид үлдсэн гадаад хэсгүүдээ үзнэ. Хичээлдээ анхааралтай идэвхтэй оролцоорой. За хүүхдүүдээ бидний үзэх эхний үсэг ва, ви үсгийн үгдээр бичье. За ва үсэг маань үгийн эхэнд хитэн, матгар шилэг, нороо, шүд. За энэ бол ва. Үгийн эхэнд ордог ви үсгийг үгдээр бичье. Матгар шилбээр бичлээ. Олглоо нороогаа татаад мөн матгар шилбэр. Ингээд нороогаа татна. За үгийн дунд ордог ва үеийг үгдээр бичье. Нороогаа татлаа. Матгар шилбэг зурлаа. Шүд буюу ага нийлүүлж зорно. Үгийн дунд ордог вэг үгдээр бичье. Нороо, матгар шилбэг, мөн нороогаа зурлаа. Матгар шилбэг татлаа. Нороо. Энэ бол үгийн дунд ордог ви үсэг. За харин үгийн адагт ордог ба хэлбэрийг үгдээр бичье. Нороогаа татлаа. Матгар шилбээ зурлаа. Суулаа. За харин үгийн адагт ордог вийг үгдээр бичье. Нороогаа зурлаа. Матгар шилбээ татлаа. Мөн нороогаа татлаа. Матгар шилбээ татлаа. Нороогаа зураад огторсуул. За энэ бол үгийн адагт ордог ви үсэг. За одоо бүгдээрээ вэ үсгээ о гişгээр амьлуулж чий. Вау. За бүгдээрээ матгар шилбээ татлаа. Нороогаа холдлоо. Гизээ зурлаа. Нороогаа зурлаа. Энэ бол во. Үгийн дунд ордог вага бүгдээрээ бичье. Нороо татлаа. Матгар шилбээ зурлаа. Мөн гизээ энэ бол үгийн дунд ордог ва. За үгийн адагт ордог вага бүгдээр бичье. Нороо татлаа. Матгар шилбээ зурлаа. Гидсээ зурлаа. За ингээд төгсгөн. За одоо бүгдээр вэ гээгүүлэгчийг оо гişгээр мөн оо гişгээр мөн уу гişгээр амьдлан вөө гэсэн үеүүдийг бүтээе. За бүгдээрээ багшийн анхаарлаа хараарай. Матгар шилбээ татлаа. Нороогаа зурлаа. Гидсээ зурлаа. Мөн шилэг гэсэн нийлэмжээр үгийн эхэнд ордог вуу үе маань бүтэж байгаа. Үгийн дунд ордог вуу үеийг бүгдээр бичье. Нороогаа татлаа. Матгар шилбээ зурлаа. Мөн гидсээ зурлаа. Үүний дараа шилбээ зураад нороо. Энэ бол үгийн дунд ордог хэлбэр нь байна. За харин үгийн адагт ордог хэлбэрийг бүгдээрээ бичье. Нороогаа татлаа. Матгар шилбээ зурлаа. За мөн шилбээ татаад огторсуул. Энэ бол үгийн адагт ордог вуу юм аа. За бүгдийн нэг зүйлийг багшин тайлбарлаж хэлье. За энэ вуу гэдэг үе бол вотойгоо адилхан биш, харин вуу гэдэг үетэй адилхан хэлбэрээр бичигдэж байгааг анзаараарай. За одоо бүгдээрээ ви үеийг бүтээж чий. За эндээс титмээр тэгээд матгар шилбээ зурлаа. Нороо зурлаа. Шилбээ зураад нороо. Үгийн эхэнд ордог ви. За үгийн дунд ордог ви хэлбэр бичье. Матгар шилбээ зурлаа. Шилбээ зурлаа. Нороо. За үгийн адагт ордог ви хэлбэр бичье. Нороо,
матгар шилэг. Үгийн адагт ордог бие буюу ном хэлбэрийг бичиж вид үеийг бүтээж бичлээ. За одоо бүгдээрээ дараагийнхаа гадаад хэсгийг үзье. Энэ хэсэг бол гадаад үгэнд ордог за зэв хэсэг байгаа. За багшаагаа дагаад бичээрэй. За гадаад үгэнд ордог за зэв хэсгийг бичихтэй нуруугаа татлаа. За ч хэсгийн зургийг зурж нуруугаа татлаа. За араас нь а гişгээ амжууллаа. За ингээ гараа салгаад энэ ирмгээс доошоо матсан чих хийж өгнө. За үгийн дунд ордог за дээр бичиж нуруугаа татлаа. Гişгээр амжууллаа, нуруугаа татлаа. За энэ ирмгээс доошоо матаж чих хийнэ. За үгийн дунд адагт орсон за дээр бичиж. За ч хэсгийн зургийг зурлаа. За сүүл аваа хийгээд гараа салгасныхаа дараа энэ чигийн ирмгээс доошоо матсан чих хийх юм. Гадаад үгэнд ордог зэ үеийг бүтээж бичье. За нуруугаа татлаа. Зэ үсгээ бичлээ. Матгар шилбээ зурлаа. Нуруугаа татлаа. За үүний дараа энэ ирмгээс доошоо матаж чих бичнэ. За үгийн дунд ордог зэ үсгийг бичье. Нуруугаа татлаа. Зэ үсгээ бичлээ. Матгар шилбээ зурлаа. Нуруугаа татлаа. Энэ ирмгээс доошоо матсан чихийг бичих юм байна. За харин үгийн адагт ордог зэ үсгийг нуруугаа зурлаа. Зэ үсгээ бичлээ. Нуруу татлаа. Мөн матгар шилбээ зурлаа. Нуруу татаад автар суул. За үүнийгээ дараа зэ үсгийгээ ирмгээс авч матаж бичнэ. За одоо бүгдээрээ гадаад үгэнд ордог зэ үсгийг үеийг бүтээе. За үгийн ихэнд мөн зэ үсгээ зурлаа. Нуруу татлаа. Шил буюу и үсгээ татаад нуруу татна. Гараа салгаад зэ үсгийн ирмгээс матаж бичнэ. Үгийн дунд ордог зэ үеийг дээр бичиж нуруу татлаа. Зэ үсгээ бичлээ. Нуруу шилэг нуруу. Гараа салгаад матаж зэ үсгээ дуусгана. Үгийн адагт ордог зэ үеийг дээр бичиж зэ үсгээ бичлээ. Нуруу татлаа. Нун буюу үгийн адагт ордог и үсгээ бичээд матгар чихийг бичнэ. За хүүхдүүдээ одоо бид гадаад үгэнд ордог за үеийг бүтээж бичье. За үеийг бүтээхдээ нуруугаа татлаа. Зэ үсгээ зурлаа. Нуруу гэдэс. За үүндээс зэ үсгийнхээ ирмгээс матаж бичнэ. Үгийн дунд ордог за үсгийг бичье. Нуруу татлаа. Гэдэсээ зурлаа. Нуруу. Эндээс матаж чихээ бичнэ. Ингээ үгийн дунд ордог за. За үгийн адагт ордог загаа бичье. Зэ үсгээ бичлээ. Гэдэсээ нийлүүлж бичлээ. Нуруу татлаа. За энэ ирмгээс матаж бичсэн зэгээ бичнэ. За одоо бүгдээрээ зөө үеийг амлуулж бичье. Үгийн ихэнд багшаа анхааралтай. Нуруугаа татлаа. За зэ үсгээ зурлаа. Гэдэсээ зурлаа. Үүний дараа шилбээ хийгээд нуруу татна. Гараа салгаад зэ үсгийгээс матгар чихээ бичнэ. Үгийн дунд ордог хэлбэрийг бичье. Нуруу татлаа. Зэ үсгээ бичлээ. Гэдэсээ зурлаа. Шилбээ татаад нуруу. Гараа салгаад эндээс матгар чих. Үгийн адагт ордог хэлбэрийг бичье.
Цэвсгээ зурлаа. Гидсээ зурлаа. Нуруу татаад огторсон. За эндээс Цэвсгээхээ гарч хийж өгнө. За энэ бол угийн хандлагт ордог 100 үеийн бүгдээрээ бичлээ. За одоо хүүхдүүдээ гадаад үгэнд ордог цаа толгой төсгийг амьлуулж бичье. Цаа толгойд үеийг бүтээхдээ нуруу татлаа. За нөгөө Ц чигийн хэлбэрийг зурлаа. Энд гогцоо гаргаад нуруу татлаа. А гişгээрээ амьлууллаа. За энэ бол үгийн ихэнд ордог цаа үеийг бүтээлээ. Үгийн дунд ордог цаа бичгтээ нуруу татлаа. Цэвсгээ гогцоо гаргаж бичлээ. А үсгээр амьлууллаа, нуруу татлаа. За үгийн адагт ордог цаа бичгтээ нуруу татлаа. Цэвсгээ гогцоо гаргаж бичлээ. Нуруу татаад сүүлээ. За одоо харин үгийн ихэнд ордог цэг бүгдээрээ бичье. За нуруугаа татлаа. Цэвсгээ бичлээ. Нуруу татаад матгар шилбээ зурлаа. Нуруу. Энэ бол үгийн ихэнд ордог цэг. Үгийн дунд ордог цэг бичгтээ нуруу татлаа. Гогцоо гаргаж цэвсгээ бичлээ. Нуруу мөн матгар шилб нуруу. За үгийн адагт ордог цэг бичгтээ цэвсгээ гогцоо гаргаж зурлаа. Нуруу татлаа. Матгар шилбээ бичлээ. Нуруу татаад огторсон. За ийм дарааллаар Ц үеийг бичнэ. За харин одоо бүгдээрээ Ц үеийг бүтээж бичье. Үгийн ихэнд ордог Ц үеийг бичгтээ нуруу татлаа. Гараа салгаад гогцоо гаргаж цэвсгээ бичлээ. Нуруу татаад шилбээ зурлаа. Нуруу зурлаа. Энэ бол үгийн ихэнд ордог Ц үе. Үгийн дунд ордог Ц үеийг бичгтээ гогцоо гаргаж цэвсгээ бичлээ. Нуруу татлаа. Бичээд нуруу татна. За үгийн ихэнд дундыг бичсэн одоо бүгдээ үгийн адагт ордог Ц бичгтээ нуруугаа татаад цэвсгээ зурлаа. Үгийн адагт ордог И үсэг буюу нумаа зурна. За ингэж Ц үе бүтнэ. За одоо бүгдээ үгийн адагт ордог, ихэнд ордог, мөн дунд ордог цаа үеийг бүтээ. Үгийн ихэнд нуруу татлаа. Цэвсгээ гогцоо гаргаж зурлаа. Нуруу татаад гидсээ зураад нуруу. Энэ бол үгийн ихэнд ордог цаа. За үгийн дунд ордог цаа үеийг нуруу татлаа. Гогцоо гаргаж цэвсгээ бичлээ. Гидсээ бичээд нуруу. Гадаад үгэнд ордог цаа. За гадаад үгэнд ордог цаагийн адагт ордог хэлбэрийг бичье. Цэвсгээ бичлээ. Гидсээ бичлээ. Нуруу татаад орхиноо. За одоо бүгдээ гадаад үгэнд ордог цүү үеийг ихшгээр өмлөж бичье. За нуруугаа татлаа. Цэвсгээ гогцоо гаргаж зурлаа. Гидсээ зурлаа. Шилбээ зураад нуруу зурна. Энэ бол үгийн ихэнд ордог цүү үе. Үгийн донд ордог хэлбэрийг бичье. Нуруу татлаа. Цэвсгээ гогцоо гаргаж зурлаа. Гидсээ зураад шилбээ зураад нуруу. За одоо харин үгийн адагт ордог хэлбэрийг бичье. Цэвсгээ бичье. Нуруу татаад гогцоо гаргаж зурлаа. Гидсээ зурлаа. Үний дараа нуруу яваад огторсон. За ийм дарааллаар гадаад үгэнд ордог Ц үсгийг ихшгүүдээр амьлуулж үе бүтээж бичлээ. Гадаад үгэнд ордог Х толгойд үеийг бүтээж бичье. Х толгойд үеийг бүтээхдээ титэм, нуруу, хүндийдээ,
Мөн нуруугаа зурлаа. А буюу шүдээ зураад нуруу татна. Энэ бол гадаад үгэнд ордог хаа толгойд үе. За одоо бүгдээ үгийн дунд хэрхэн бичигдгийг харъя. Нуруу зурлаа, шүдээ зурлаа, хүндий дэгээ зурлаа, нуруу, мөн А гişгээ зураад нуруу татна. За харин үгийн адагт хаа толгой төсөг маань нуруу, шүдэг, нуруу, хүндий дэгээ зурлаа, нуруу зураад нуруунаасаа үгийн адагт ордог А буюу сүүлээ зурж өгнө. Ингээд хаа толгойд үе маань бүтэж байна. За одоо бүгдээ үгийн эхэнд ордог хийг бичье. Титэм, нуруу, хүндий дэгээ, нуруу татаад матхар шилбээ зураад нуруу зурна. Энэ бол үгийн эхэнд ордог хий. За үгийн дунд ордог хийг бичихтэй. Нуруу зурлаа, шүдэг зурлаа, нуруу, хүндий дэгээ, нуруу зурлаа, мөн матхар шилбээ зураад нуруу зурна. За одоо үгийн адагт хэрхэн бичдгийг харъя. Нуруу зурлаа, шүдээ зураад, нуруу, мөн хүндий дэгээ, хүндийг хараас нуруу зураад, матхар шилбээ зураад, нуруунаасаа огтор сүлж өгнө. За ингээд үгийн эхэнд дунд адагтайг хээ үеийг ангилуулж бичлээ. Одоо бүгдээрээ гадаад үгэнд ордог хий үеийг бүтээвчээ. Хий үеийг бүтээхдээ үгийн эхэнд титмээ зурлаа, нуруунаасаа хүндий дэгээ зурлаа, мөн нуруу яваад үүний араас шилбээ татаж нуруу зурж хий үеийг бүтээнэ. Үгийн дунд хий үеийг хэрхэн бичдгийг харъя. Нуруу зурлаа, шүдээ бичээд, хүндий дэгээ бичээд, үүний дараа нуруунаасаа шилбэ гаргаж, шилбээсээ нуруу татаж тусгана. За үгийн адагт ордог хий хэлбэрийг бичье. Нуруу татаад, шүдээ бичээд, үүний дараа хүндий дэгээ бичлээ. Нуруунаасаа үгийн адагт ордог и буюу ном хэлбэрийг бичнэ. Ингээд үгийн адагт ордог хий үеийг бүгдээ бүтээлээ. За одоо харин гадаад үгэнд ордог хоо үеийг ихшгээр ангилуулж бичье. Титмээ бичлээ, нуруу. За хий үсгээ бичлээ, үүний дараа гэдэс буюу үүний дараа нуруугаа бичээд үгийн эхэнд ордог хоо. За харин үгийн дунд ордог хоогоо бичье. Нуруу, шүдэг. За эндээс хий үсгээ бичлээ, нуруунаасаа А үсгээ зурлаа. За харин үгийн адагт ордог хоогоо бичье. Нуруунаасаа шүд гандлаа, шүд нуруу. За мөн хий үсгээ бичээд, нуруунаасаа гэцээ бичээд төгсгөнө. За ингээд үгийн адагт ордог хоо үеийг бүгдээрээ бүтээлээ. За одоо бүгдээрээ гадаад үгэнд ордог хуу, хөө, хүү үеийг ихшгээр ангиулан бичиж суръя. За титмээ зурлаа, нуруунаасаа хүндий дэгээ зурлаа. Дахиад нуруу, гэдснээсээ шил аваад, шилбэнээсээ нуруугаар тусгана. Энэ бол үгийн эхэнд ордог нийлэмж байна. За үгийн дунд ордог хэлбэрийг бичье. Нуруу, шүдэг. За хүндий дэгээ зурлаа. Үүний дараа гэцээ бичээд, гэцнээсээ шилб, нуруу. За энэ бол үгийн дунд ордог хэлбэр байна. За одоо бүгдээрээ үгийн адагт хэрхэн бичдгийг анзааръя. Нуруугаа татлаа, шүдээ бичлээ, хүндий дэгээ бичлээ, гэцээ бичлээ, нуруунаасаа огтор сүнс гаргаж
дуусгана. За энэ бол ингээд гадаад үгэнд ордог хэ үсгийг 7 эгшгээрээ амьлуулж бичлээ. За одоо бүгдээрээ лавг зэрэг гадаад үгэнд хөвчлэн тохиолддог илхаа толгойд үсгийг үздэцгээе. Илхаа толгойд үсэг маань хаа толгойд үсэгтэй бичлэгийн хувьд адилхан бичигддэг боловч нэгэн ялгаа бий. Үүнийг хүүхдүүд та бүхэн анхааралтай хараарай. Илхаа толгойд үсэг маань хаа гэсэн энэ нийлэмжээр энэхүү титмийн араас эвэр бичиж өгнө. Ингээд илхаа толгойд үсэг бүтэж байгаа юм. За үгийн дунд мөн адил энэхүү шүдний араас эвэр хийж өгч илхаа толгойд үсэг маань үгийн дунд ийм хэлбэртэй болж байгаа. За үгийн адагт мөн адил титмийн араас эвэр хийж өгч ингээд илхаа толгойд үсэг маань бүтэж байгаа. За илхээ үгийн маань мөн адилхан титмийн араас эвэр үгийн донд мөн адил эвэр үгийн адагт мөн адил эвэр бичиж илхээ толгойд үсэг бүтэж байгаа. За харин илхий үгийг бүтээ титмийн араас эвэр үгийн адагт мөн адил эвэр хийж өгч илхий гэдэг үгийг бүтээж байгаа. За харин илхоо үгийг бүтээхдээ мөн адил титмийн араас эвэр хийж өгнө. Титмийн араас эврийг зурж өгнө. Ингээд илхаа толгойд үе бүтэж байна. За мөн гадаад үгэнд тохиолддог илхүү гэдэг үгийг бүгдээрээ бичиж титмийн араас эвэр гэсэн нийлэмжээр энэхүү үе маань бүтэж байгаа юм. За хүүхдүүдээ хаа толгойд үсэг болон илхаа толгойд үсгийн ялгааг сайтар тунгааж анхааралтай үзээрэй. За бидний дараагийн үзэх гадаад үсэг бол жаа толгойд үсэг байгаа. За Жорж, журнал, Жордан зэрэг үгсийг бичихэд түгээмэл хэрэглэгддэг ийм үсэг байгаа. За жаа толгойд үсгийг бичихтэй титэм, нуруу, шүд, нуруу. За үүний араас титмийн дээд хэсгээс зүүнээс баруун руу чиглэлтэй малгайлан зурна. За үгийн дунд жаа толгойд үсгийг хараарай. Нуруу. За үүний дараа малгайгаа зурлаа. Титэм, шүд. За үгийн дунд ордог жаа хэлбэр. Үгийн адагт ордог жаа маань за малгайгаа зурлаа. Дотор нь Ж буюу А үсгээ бичиж өгнө. Ингээд үгийн эхэнд дунд адагт ордог жаа хэлбэр бүтэж байна. За одоо бүгдээрээ үгийн эхэнд ордог Ж үгийг бүтээе. Үгийн эхэнд титмээ зурлаа. Нуруу матгар шилбээр бичлээ. Үүнээсээ нуруу татаж дуусгана. За үүний дараа гар салгаад титмээсээ малгайгаа зурж өгнө. Ингээд үгийн эхэнд орсон Ж. За үгийн дунд ордог хэлбэрийг бүгдээрээ бичиж нуруу татлаа. Малгайгаа зурлаа. Үүний дотор титмээ бичээд нуруу татаад матгар шилбээр зураад нуруу татна. Ингээд үгийн эхэнд ордог Ж. Үгийн дунд ордог Ж. За үгийн адагт ордог Ж бичиж малгайгаа ичлээ. За титмээ бичээд үгийн дунд ордог Г-ийг бичлээ. Үүний дараа октор сүүл. Ингээд
үгийн адагт ордог, дунд ордог, эхэнд ордог хэлбэрийг бүтээлээ. За одоо бүгдээрээ G гэдэг үеийг бүтээж бичье. Ирчгээр амжуулан бичье. Титмээ зурлаа, нуруу, үүний дараа шилбээ зураад, нуруу зурна. За гар салгаад титмийн дээд хэсгээс зүүнээс баруун руу малгайгаа зорж өгнө. Ингээд үгийн ихэнд орсон G. За үгийн дунд ордог хэлбэрийг анхааралтай хараарай. Нуруу явлаа. Малгайгаа зурлаа. Ардам титэн буюу зураад нуруу яваад шилж бичээд нуруугаа татна. Ингээд үгийн дунд ордог G. За үүний дараа үгийн адагт ордог G үеийг бүтээж бичье. Малгайгаа зурлаа. Титэн зураад нуруу яваад үгийн адагт ордог E бичнэ. Ингээд үгийн адагт ордог G. За дараа нь үгийн ихэнд ордог J үеийг бүгдээрээ бүтээж бичье. Титмээ зурлаа, нуруунаасаа гидсээ авчичлээ, нуруу. Гараа салгаад титмийн дээд хэсгээс малгайгаа зурж өгнө. За үүний дараа үгийн дунд ордог J. Малгайгаа зурлаа. Титэн, нуруу, гидс, нуруу. Үгийн дунд ордог J. Үгийн адагт ордог J бичье. Малгайгаа зурлаа. Титэн, нуруу, гидс гэж тогсогноо. За дараагийн үе бол Ж үеийг хэрхэн бүтээж бичгийг хараарай. Титмээ бичлээ. Нуруу, гидс, шилэг. Ингээд нуруугаа татна. Гар салгасны дараа титмийн дээд хэсгээс малгайгаа зурна. Ингээд үгийн ихэнд ордог Ж үеийг мань бүтээж байна. За үгийн дунд ордог хэлбэрийг бичье. Малгайгаа зурлаа. Үүний дараа титмээ бичээд, гидс бичээд, шилбээ бичээд, нуруу. Тэгээд үгийн дунд ордог хэлбэр бүтэж байгаа юм. Үүний дараа үгийн адагт ордог хэлбэрийг бичье. Малгайтай J-гээ бичлээ. Титэн, гидс, нуруу, огтор суул. За ингээд үгийн адагт ордог Ж үеийг мань бүтэж байна. За ихэвчлэн гадаад үгэнд тохиолддог монгол хэлний үгийг бүтээдэггүй их ховор тохиолддог ийм үсгийг бид 7 гишгээрээ амьдуулан бичлээ. За хүүхдүүдээ гадаад үсгийг хэрхэн тэмдэглэдгийг багштайгаа хамт уншиж, бичиж ойлгосон байхаа гэдэгт найдаж байна. Одоо бүгдээрээ гадаад үгийг зөв бичгэд анхаарах дараах хэдэн санамжтай танилцъя. Эхний санамж гадаад үгэнд орсон гишгийг үгийн ихэнд титэн матгар шилб, үгийн дунд матгар шилб, үгийн адагт матгар шилб, охор сүүл гэж бичдэг юм байна. Жишээ нь энерги гэдэг үг байна. За хоёрдугаар санамж гадаад үгэнд орсон гишгийг монгол хүн үү гэж дууддаг тул ямагт гидс шилб нийлүүлж бичих нь байна. Жишээлх юм бол клуб гэдэг үг байна. Клуб. 3-р дүрм тодорхой болгох зорилгоор дэвсгэрлсэн энэ гэгүүлэгчийн өмнө ямагт тусал бичнэ. Жишээ нь фонд гэдэг үг байна. Фонд. За дараагийн санамж гадаад үгэнд орсон Т үсгийн эхэн дунд ялгалгүй босоо Т. Д үсгийг эхэн дунд ялгалгүй хэвтээ Д хэлбэрээр бичнэ. Жишээ нь робот, доллар гэдэг үг байна. Робот, доллар. Дараагийн санамж үгийн адагт орсон О гишгийг охор сүүлгүй гидс хэлбэрээр бичих нь байна. Жишээлх юм бол кино гэдэг үг байна. За хүүхдүүдээ эдгээр санамжийг баримтлан гадаад үг өгүүлбэрийг зөв бичих нэ.
Одоо бүгдээрээ өнөөдрийн үзсэн шинэ мэдлэгээ баттгаад дараах дасгалыг ажиллацгаая. Холбоо үгийг бичээд нүдлэн тогтоогоорой. Багштайгаа хамтарч уншаарай. Хорвоо ертөнц. Хорвоо ертөнц. Химийн элемент. Химийн элемент. Цент доллар. Цент доллар. Вакцин хийлгэх. Вакцин хийлгэх. Зандан мод. Зандан мод. Бензин тос. Бензин тос. Хүннүү гүрэн. Хүннүү гүрэн. Лавг гариг. Лавг гариг. Балах жав. Балах жав. Журнал. Журнал. За хүүхдүүдээ өнөөдрийн үзсэн шинэ үсгүүдээ багш нь улаанаар тэмдэглэсэн байна. Анхааралтай сайн харж хичээнгүйлэн цэвэрвчээрэй. За холбоо өгөөдөө бичээд авсан бол бүгдээрээ дараагийн дасгал ажлыг ажиллацгаая. Галгийг үндэсний бичгээр бичээрэй. За галгаа уншийе. Мэлэхэй ваглахо. Атомон валент. Франц улус концерт үзэх үү. Динозаврын музей. Ази төв. За эдгээр 6 галгийг өнөөдөр үзсэн үсгүүдээс санаж хичээнгүйлэн үндэсний бичгээр бичээрэй. За хүүхдүүдээ биччихсэн үү? За хэрхэн бичснээ багшийнхаа бичсэнтэй тулгаад алдаагаа засан сайжруулж бичээрэй. За эхний 2 холбоо үгийг
Хараарай. Мэлэхий вааглах. Атом мөн валент. За ингэж бичсэн байвал өөртөө 1 оноо өгөөрэй. За дараагийн холбоо үгийг хэрхэн бичснэ? Хараарай. Франц улс. Концерт үзэх. За ингэж бичих нь байна. За дараагийн 2 холбоо үгийг харъя. Динозаврын музей. Аз төв. За ингэж бичих байсан байна тийм ээ. Хүүхдүүд маань бичиж чадсан баха гэж бодож байна. За дараагийн галгийг харъя. Хром утуул. Холоор өн шохъё. Элхүмб далхаа. Жери Жуков. За хүүхдүүдийн эдгээр холбоо үгүүдийг үндэсний бичгээрээ бичээрэй. За хүүхдүүдээ өөрийнхөө бичсэнийг багшийнхаа бичсэнтэй тулгаж зөв буруугаа хянаарай. За эхний 2 холбоог бол хром гутал. Холоорын шохой. За дараа нь талхаа үсгтэй үг байсан. За энэ бол элхүмб. Нөгөөх нь талхаа. За дараа нь малгайтай ажээ буюу ж үсгтэй үг байна. Жери Жуков. За хүүхдүүдээ ингэж бичих байсан байна. За алдаагаа зассан бол бүгдээрээ дараагийн дасгал ажлыг ажиллая. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ өнөөдрийн хичээлээр юу сурснаа 3 минутын сорилоор шалгацгаая. Сорил тус бүр 1 оноотой тул хүүхдүүд та бүхэн анхааралтай ажиллаарай. Үгийн дунд орсон жууийг хэрхэн бичих вэ? За хүүхдүүд мань зөв хариултаа сонгосон бах. Үгийн дунд орсон жууийг зүйтэй. Жуу гэсэн энэ үеуд малгайтай ж гэдэс шилбийн нийлэмжээр илэрхийлэгддэг. За та бүхэнд сэргээн сануулгын үүднээс огшин жа толгой төсгийг энд үзүүлсэн байна.
За бүгдээрээ дараагийн сарлыг ажиллая. 2 дахь сарлаа ажиллацгаая. Хүүхдүүд та бүхэн анхааралтай хараарай. Монгол хэлэнд эрт орсон хариугийг уламжлал баримтлан бичдэг үгийг олоорой. За хүүхдүүдэд зөв хариултаа бүгдээрээ дугуйлсан байх. Энэ сарлагын маань зөв хариулт бол энэ байх нэ. За энэ зөв хариултыг яагаад зөв бэ гэдгийг та бүхэнд тайлбарлая. Монгол хэлний үгийн эхэнд давхар гийгүүлэгч байдаггүй тул эгшин эгхэр гэж бичээд агшин хэр гэж дуудана. За бүгдээрээ 3 дахь сарлаа ажиллацгаая. Дараах зургуудыг ажиглаад үндэсний бичгээр бичээрэй. За хүүхдүүд маань өнөөдөр үтсэн үсгүүдээ сэргээн санаж эдгээр үгсийг зөв бичсэн бахаа гэдэгт итгэж байна. За багштайгаа зуг алдаагаа шалгаж хянаарай. За эхний зураг бол Микки Маус байна. Микки Маусыг Микки Маус гэж бичих нэ. За хүүхдүүдэд дараагийн зураг юу вэ? За энэ бол вирус тийм ээ. Вирусын зураг байна. За 3 дахь зураг маань бол цемент. Ингэж бичих нэ. За 4 дахь зураг бол варен тийм ээ. За 5 дахь зураг бол аквариум. За эдгээр 5 зургийг үндэсний бичгээрээ зөв бичсэн зурагчдаа баярлалаа. За хүүхдүүдээ саяны 3 минутын сарилд 3-аас 3 оноо авсан бол маш сайн байна. За гадаад үсгээ улам цааш нь түгээн дэлгэрүүлж судлаарай. За 3 минутын сарилд 3 асуултаас 2 оноо авсан бол өнөөдрийн алдсан алдаагаа дахиж давтахгүй хичээж гадаад үсгээ дахин сайн судлаарай. 3-аас 1 оноо авсан бол өнөөдрийн үзсэн мэдлэгээ, шинэ мэдлэгээ өөрийн болгож өдөр бүр уншиж, бичиж давтаарай. Монгол хүн бүрийн бахархал болсон босоо бичгээ шимтэн суралцаж
Гүнзгийрүүлэн судлахыг сурагчид та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн хичээлээ Оросын эрдэмтэн Лений хэлсэн он чүгээр жаргая. Сур бас дахин сур.